За өнөөдөр Монголын уул уурхайн салбарт 40 гаруй мянган хүн ажиллаж байна. За дээрх уурхайчдын талаас илүү хувь нь залуучууд байгаа судалгаагаар тогтоогдсон байна. За хэдийгээр энэ салбарын хүндхэн ачааг Монголын залуучууд нэр төртөө үүрч яваач тэдний ардах амьдрал эхнэр хүүхдүүд эцгийн хараар ангаж сангаж байна. За үүнээс болж гэр бүлийн дунд үл ойлголцол үүсч за нийгэмд гэр бүл салалт газар авахд уул уурхайн салбар голлох нөлөөллийг үзүүлж байна. Монголын 5 гэр бүл дутмын нэг нь өрөөсгөл байна. Тэрний үнэмлэхүй дийлэнхийг эмэгтэй хүн толгойлж 32% сальж яана гэж хэлсэн. Өнөөдөр бүтээн байгууллагын чи зам бариа тэр одоо юу цахилгаан шугам татаа гэдэг 4 сар залуучуудыг хөөж гаргаад 10 сар хүртэл эхнэр хүүхэд одоо тэрнээс хол ингээд явж байна шүү дээ. А хүмүүнлэгийн бодлого байхын тулд яах ёстой вэ? Энэ хөгжлийн бодлого бүтээн байгуулалтын бодлогон дотор тэр гэр бүлийн хамтын амьдралыг яаж дэмжиж явах юм? Эхнэр хүүхдийн хэдийд нь уулзуулж явах юм? Тэр хүнд ямар зав чөлөө гаргаж тэр өөрийнх нь амьдралд ойртох боломж олгох юм гэдэг энэ бүх юм байна. Санхүүгийнхаа хувьд, бодлогынхаа хувьд, ажлыг зохион байгуулах графикийн хувьд тусаж байж сая өөр хүмүүнлэг бодлого болох ёстой. За төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед томоохон уурхайнуудын дэргэд дагуул хот байгуулж уурхайчид гэр бүлтэйгээ хамт байх боломжийг бүрдүүлж байсан. За жишээ татвал уулын баяжуулах Эрдэнэ төлдөр болон Багнуурын уурхайг нэрлэж болох юм а. За гэвч бид зах зээлийн нийгэм шилжээд 20 гаруй жилийг ардаа оргисон тул яг одоо уул уурхайн компаниуд уурхайчдыг гэр бүлээр нь байлгах нөхцөл боломжийг бүрдүүлгэж тулгах боломжгүй цаг хугацаанд амьдарч байна. За үүнээс болж уурхайчдын хүүхдүүд өнчирч байгаа нь хатуу үнэ юм. За яг энэ асуудлыг уул уурхайн салбар өндөр хөгжсөн Австрали, Канадууд хэрхэн шийддэг вэ? Энэ одоо хотын мэр байгаа Батуйлтай хамт их хурлын гишүүн байхад бид нэг Австрали явсан. Одоо яг энэ зүү Австралид хамгийн олон их нөөцийн уурхайтай TPHP гэдэг компани нөөцийн уурхайд очсон л да. Тэгээд тэнд хоц байхгүйсэн байхгүй. Жижигхэн тосхон байсан. Тэгээд тэр тосхны яд гэхээр яг тэр уул уурхай хэрэгтэй хэмжээний л жижиг дунд бизнес хөгжүүлээд тэгээд тэндээ таарсан тийм бичтэй байсан л да. Тэгээд тэрнийг нь бол аль аль талаас дэмждэг юм байна. Зүгээр том хот одоо ямар нэгэн байдлаар яг тэр хувийн компани биш ч юм уу эсвэл төрийн өмчтэй компани яг тийм одоо хот тосхонд барилаа гэхэд дараа нь уурхай хаагдах үед хаалтын менежмент сайн хийхгүй бол яг манад одоо бирх ямар байдалд очсон, Төв аймгийн Заамарт хайлаас баг ямар байдалд очсон, Сэлэнгэд толгоотын алтны уурхайн тосхон ямар байдалд очсон, тийм хэмжээнд очиж тэнд дараа нь юу ч үлдэхгүй балгас үлддэг ч юм уу. За тэгэхээр уурхайн гүнд 30-аас 45 хоног ажиллаад гэртээ ирж 10-аас 15 хоног амарч байгаа уурхайчдын ажлын нөхцөл байдал Монголд ч Австралид ч ижилхэн байдаг юм байна. За тиймээс гэр бүл салалтанд уул уурхайн салбарыг шууд буруутгах нь учир дутагдaltaй гэдгийг Монголын уул уурхайн үндэсний ассоциациас мэдгдсэн юм а.